Таримлыг ангид савлах цээх, зойр, тэдгээрийн эргэн тойронд хостон шавьж цугдахаас устсан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Үүнд бол ариутгал, халдваргүйтгэл, шавьж устгал хийлгэсэн хэсэг тал дээрх баримт бичгийг та бүхэн үзнэ. Энд юу үзэх вэ гэхээр мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл, шавьж устгалыг хийлгэж байгаа юу? Эсвэл өөрсдөө мэргэжлийн агроном ч юм уу ургамал хамгаалагчтай тэд нар маань хийж байгаа юу? Өөрсдөө хийсэн бол хэдийд ямар хугацаатай, ямар бодис бүтээгдэхүүнийг ашиглаж хийсэн бэ? Энийхээ бүсгэл хөтөлбөрийг хийсэн үү? Хийсэн бодис маань Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн бүтээгдэхүүн үү? Тэгээд хэрэглэсэн бодис маань хугацаа болон сав баглаа буудлын битүүмжлэл алдагдаагүй бүтээгдэхүүнийг хэрэг ашигласан уу гэдгийг нь бол бүсгэл хөтөлбөрөөр нь үзэж байна. Мэргэжлийн байгууллагатай гэрээгээр хийлгдэг бол тухайн мэргэжлийн байгууллагын хийсэн акт мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгаа хэсэг талаарх мэдээллийг үтгэж болно. За мөрөгч амтан. Тэгэхээр мөрөгч амтны өгөөж зангийг бол манайхан бол маш их тавьдаг. Тэгэхэд ингээд тавьж явахдаа бол огт бүсгэл хөдлөлт бол хийхгүй байгаад байдаг бол анзаарэгддэг. Тэгэхээр мэрэгчийн өгөөж зангийг агуулгах зой, савлах цээх, тариалангийн талбай, хүлэмжийн аль хэсэг тавьсан бэ, байрлуулсан бэ гэдгээ бол тухайн иргэн аж ахуйн нэгжмэнд бүсгэл хөдлөлт тэмдэглэсэн байх ёстой. Агуулгын тэдэн метр тавьдад агуулгад тэдэн ширхэг мэрэгчийн өгөөшийг тэдний өдөр тавьсан, тэдний өдөр хурааж авсан гэсэн бүсгэл хөдлөлт байгаа. Тэрийг үзэх ёстой. Тэгээ газар дээрх үйлчлэгээр нь үзнэ. Мэдээж мэрэгчийн хаах бол байнга байгаад байна уу эсвэл цаг үеийн шаардлагаар тавиад авч яах уу гэдэг бүсгэл хөдлөлтүүдийг үзээд газар дээрх үйлчлэгээр нь баталгаажуулаад явчих болно. За ажлагчдын хувийн ариун цэврийг сахих талаар сургалтанд хамруулж бүсгэл хөдөлсөн байна гэж. Энэ бол нэг чухал асуудал. Ер нь шинээр ажилд орж буй ажилтнад зориулсан заавал сургалт одоо энэ дээр жишээ нь тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллах уу, захиргааны галын аюулгүй байдлыг хэрхэн хангах уу, ариулах уу, ариун цэврийн дэглэмийг яаж үүсгэх үү, ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгийг яаж хийх үү, химийн бодистой хэрхэн хайрцах үү, осол аваар өрсөлдсөн үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ гэх мэт сургалтуудыг бол энэ шинээр орсон ажлагчдад болон ажилтнандаа бол байнгын жилд сургалт хийсэн байх ёстой. Тэгэхээр энэ сургалтын тайлан бүсгэл хөтөлбөр аваад үтчих болно. За хувийн ариун цэвэр эрүүл ахуйн талаарх зааврыг харгацах хуудас байршуулна. Тэгэхээр мэдээж хувийн ариун цэврийг бол ажилтан албан хаагчид бол сахих нь зайлшгүй. Яагаад гэвэл нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж байгаа үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр эрүүл ахуйн устын сэргийлэх үйлчлэгт бол тухайн ажилтан маань 6 сард нэг удаа хамрагдсан байх ёстой. Мөн түнчлэн хувийн ариун цэврийг байнга сахиж ажиллах хэрэгтэй. Хувийн ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөлд бол гар угаах санамж, гар угаах дарааллыг бол ажлагчдын нүдэнд харагдах газар одоо тамхи татах цэг, угаалтур, бие засах газар, хувцас солих хүрээнд бол байршуулсан байх ёстой. Тэгэхээр ингэснээр нөгөө ажилтан маань тамхи татаж ирээд за бие зассны дараа эсвэл хувцас солиод гараа угаах шаардлагатай гэдгийг бол дадлыг явандаа авдаг. Тэгээ гар угаахаа мартахаа болдог. Тэгэхээр энэ слайдн дээр бол харж байна та бүхэн гараа угаасан болон угаагаагүй тохиолдол бохирдол ямар хэмжээтэй байгаа вэ гэдгийг бол лабораторийн нөхцөлд жилт орчин дээр тавьж ургуулсан зураглалыг харуулж байна. За эхний зурган дээр гараа угаагаагүй хүний 4 хуруунд дахь бохирдол жилт орчин дээр ийм өндөр хэмжээтэй гарч ирж исэн бол дөнгөж зайсны дараа болон 20 секунд савандаж угаагаад нөхцөлд бол ийм зурагтай байгаа бол гараа ариутгаад одоо 20 секунд савандаж угаагаад усаар угаагаад ариутгахын боцоор ариутгсан нөхцөлд нөгөө ямар ч нингийн бохирдолгүй байгаа нь харагдаж байна. Тэгэхээр гар угаах зайлшгүй шаардлагатай юм а. Энэ дадлыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой юм а гэдгийг нь бол эндээс харагдаж байна. За талбай дээр ажиллаж байгаа, хүлэмжинд ажиллаж байгаа, агуулгах зойронд ажиллаж байгаа энэ ажлагчид маань эрүүл ахуйн шаардлага хангасан хүрэлцгүйц хэмжээний бие засах газар, гар угаах нөхцөлтэй байх ёстой. Ялангуяа одоо орчин үеийн заавал 0, 50 гэж шаардахгүй. Мэдээж хөдөө орон нутагт бол өөр нэг хот, суурин
газар бол бас нэг өөр байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол заавал ийм гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн, хувцас солих нөхцөлийг бүрдүүлсэн, за тэгээд бие засах нөхцөлийг бүрдүүлсэн байхыг бол шаардна. Мэдээж тариалангийн төлбөр хүлэмжийн нөхцөл бол энгийн гар угаалтуудыг байршуулад тэн дээрээ нөгөө санамжуудаа байрлуулад тавьсан байна. Гэхдээ Монгол улсад бүрдэгдэж байгаа нөхөн жавхлангийн стандартыг хангасан жавхлантай байхыг бол шаардна. Тэгээд энийг газар дээр хөтөлбөр нь үзэж баталгаажуулж явна. За хүнсний зориулалтаас шууд хэрэглэх бүтээгдэхүүнд ашиглаж буй унтны усны чанарын шаардлагыг хангасан байна. За мэдээж услаханд хэрэглэж байгаа ус маань шаардлага хангасан байх ёстой. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа бол өрөөс тэмэх, лойл, салаат навч гэх мэтчлэн халуун боловсруулалтанд ордоггүй шууд бид нар хэрэгэлдэг. За жимсгэн гэх мэт энэ зүйлсийг усалж байгаа усалгааны ус маань шаардлага хангасан байх ёстой. Түрүүн дээр би бол хэлсэн ундны усалгааны ус маань бохирдол үүсэх нөхцөл байна уугүй юу гэдгийг бол шалгаад явсан бол энэ удаа ус маань шинжилгээ баталгаажлалтаа аюулгүй гэдгийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан уу юу гэдгийг бол үзнэ. Энд бол лабораторийн шинжилгээний дүнг үзнэ. Манайхан лабораторийн шинжилгээ гэхээр шууд нөгөө усныхаа хатуулаг, за тэгээд эрдэс бодис агуулмжийг үзэн явцдаг. Тэгвэл энэ дээр бол тэрнээс гадна мөн одоо аюулгүй үзүүлэлт нөгөө түрүүчийн хэлээд исэн тухайн усалгаанд ашиглаж байгаа ус, гүний ус, гадаргуугийн ус, за тэгээд энэ бороожуулах усалгаанд ашиглаж байгаа энэ ус маань аюулгүй шаардлага хангасан нөгөө нингийн бохирдолтой юу, химийн пестицидийн юм уу, нитратын үлдэгдэлтэй наад усан чинь их хэмжээгээр агуулгдсан байна уу, хүнд металлын үлдэгдэл байна уугүй юу гэдгийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан зөвшөөрөгдөх хэмжээнээс доош төвшөнд эсвэл огт байхгүй тийм усаар бол хүнсний түүхийн бүтээгдэхүүнийг усалсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьж энийг лабораторийн шинжилгээний дүнг үзэж баталгаажуулна. За ургалт сураалтын дараа анхан шатны боловсруулалтанд ашиглаж байгаа түрхлэг бодисууд нь бол Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн. Тэгээд хэрэглэсэн бол тун хэмжээ нормын дагуу хэрэглэсэн. За тэгээд хэрвээ хэрэглэсэн өөртөө оруулж хэрэглэсэн бол зөвхөн зөвшөөрлийн дагуу оруулж ирж хадгалсан, хаяг шаших нь ойлгомжтой, битүүмжил нь алдагдаагүй, хүчинтэй хугацаа дуусаагүй шинжилгээ баталгаажлалтаа бүтээгдэхүүнээр хийсэн гэсэн бүсгэл хөтөлбөрийг үзэж явна. Хим биологи пиццагийн бохирдлын бүтээгдэхүүнд бол байж болохгүй. Тэгэхээр бүтээгдэхүүнийг тус нь хадгална гэдгийг бол түрүүн хэлсэн. Тээвэрлэлтийг бас мөн зориултын тээврийн хэрэгслээр бол тээвэрлж гин үгүй гэдгийг бол үзнэ. Битүү тээврийн хэрэгсэл юм уу, задгаа юм уу, задгаа бол хочиж авч явж гин үгүй юу, ямар нэгэн пицц бохирдол орох нөхцөлийг хааж гин үгүй юу гэдэг үзнэ. Тэгээ энийг газар дээрх хөтөлбөрөөр нь та бүхэн баталгаажуулаад хянаад зөвлөж явна. За бүтээгдэхүүнийг гормын дагуу хадгалж ангиллал нь ялгалт хийж гин үү, хэрэглэж байгаа техник тоног төхөөрөмж хэрэгслүүдийг баталгаажуулсан уу юу гэдгийг бол үзээ явчихна. Газар дээрх хөтөлбөрөөр нь үзэн жишээ нь агуулхад гэхэд бол энэ агааржуулалтын тоног төхөөрөмж автомат агуулгын тоног төхөөрөмж байна. За энийг баталгаажуулсан уу юу, за жин хэмжих багаж хэрэгслийг баталгаажуулсан уу юу те, энийг нь үздэг нь энэ шугам дамжлагын тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны баталгаажуулалтыг хийсэн үү юу гэдгийг газар дээрх хөтөлбөрөөр нь болон баталгаажуулалтын гэрчилгээ бичиг баримтыг үзээд явчихна. За тээврийн хэрэгсэл бол цэвэрхэн байна. Мэдээж түрүүн бас хэлсэн. Бохирдлоос сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийг заавал цэвэрлэж ариутгасан байх ёстой. За тэгээ бүтээгдэхүүнийг тусгаарлаж хувчсан байх ёстой. Нэг тээврийн хэрэгсэл дээр бүтээгдэхүүнийг элдв төрлийн химийн бодис бүтээгдэхүүнтэй хамт ачиж болохгүй. Тэгэхээр энэ бүх үзүүлэлтийг газар дээрх хөтөлбөрөөр нь мөн бүсгэл хөтөлбөрөөр нь үзээ явчих юм байна та бүхэн. Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах шаардлагын хүрээнд бол гадны зочид гээчтэй бол бас мөн хамаарна. Манайхан тариаланч болон хүлэмжийн аж ахуй дээр бол гадны зочид хамаатан садан, за тэгээд хамтран ажиллагчид, найз нөхөд бол бас зочлож очих тустай байдаг. Тэгэхээр энэ нөхцөлд гадны зочид ирж байгаа үед бол аюулгүй байдал өөрсдийн хүлэмж, тариалангийн талбай, агуулгах зойронд гадны бохирдлыг тухайн нөгөө зочилж яваа хүний хувцсанд наалтсан, эрэлтүү хостон шавьж хөгц мөөгөнцсөн энгийн бохирдлыг
мэдээж хамгийн ихтэй нь одоо ийм гадны хувцастайгаа шууд яваад авсан тохиолдолд бас эстэл үүсэх магадлал өндөртэй. Тэгээ бүстгэл хөдлөлтийг та бүхэн үзнэ. За уул мөрийн бүстгэл хөдлөлтийг хийсэн байна. Энэ дээр хүнс хөдөө аж ахуйн яамнаас 2015 онд баталсан ургамал түүний гавьтай бүтээгдэхүүнд уул мөрийн мөрдөн тогтоох бүстгэл гэсэн журам гацсан байгаа. Энэ журмын хүрээнд бол хүнсний түүхийд бүтээгдэхүүн төмс хүнсний ногоо бүх төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнд бол гавлын үүслийн гэрчилгээг тухайн аймаг орон нутгийн хөдөө аж ахуйн хэлтсээс бол авсан байхыг бол заасан байгаа. Тэгээд хөдөө аж ахуйн мэргэжилтэн маань тухайн тариаланчийн талбайн түүхийн дэвтрийг харж гавлын үүслийн гэрчилгээг олгож байгаа. Тэгээд энэ дээр тухайн хөдөө аж ахуйн хэлтсийн тамга тариаланчийн тамга хоёулаа дарагдсан байх ёстой. Тэгээ ийм бүстгэл ийм гавлын үүслийн бичигтэй байж хүнсний аюулгүй байдал гавлын үүсэл уул мөр тогтоогдно. Тэгээд урагшаа нэг хоошоо нэг гэсэн шатыг бол тариаланч маань бүстгэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр урагшаа нэг шат гэдэг нь тариаланч үрийн төмсийг хинээс авсан бэ? Дулмаагаас авсан, дулмаагаас 20 тонн төмс авсан гэвэл энийг урагшаа нэг шатандаа бүсдэгчлээ. Намар ургац хураалаа 20 тонн төмсөө би хүчит чонхоос зах руу өгсөн бол тэрийгэ бүстгэн. 50 тонн төмсийг агуулгад хийсэн бол тэрийгэ хоош нэг шатандаа бүстгэж явчихна гэсэн үг. За савлсан бүтээгдэхүүний стандартын шаардлагын дагуу шошголно. За мэдээж шошго бол хамгийн чухал. Шошго бол хэрэглэгчийн тойл гэж явдаг. Шошго хэрэглэгчид ойлгомжтой, үнэн зөв байна. Худал буруу мэдээлэл цуцлага байж болохгүй. Манайхан бол савлж байгаа бүтээгдэхүүн дээр одоо органик хүнс, органик ферм гэдэг ингээд тавьсан баг. Жишээ нэг эдгээр өнөөдөр органик фермийн баталгааж авсан бүтээгдэхүүн мөн үү биш үү гэх мэтлэн асуудлууд бол байгаа. Мөн хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй, хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн гэсэн хуурамч мэдээлэл цуцлахыг бол бүтээгдэхүүнийхаа шошгон дээр бол тавьж болохгүй нь байна. За тэгээд шошгон дээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан 9 зүйл залтыг зааж өгсөн байх ёстой. Энэ дээр үйлдвэрлэгчийн нэр, хаяг, утас, за тэгээд хадгалах нөхцөл, хэрэглэх арга, хадгалах хугацаа, гаж нөлөө, шимт чанар гэсэн зүйл залтуудыг тусгаж бичиж өгсөн байх ёстой. Энийг та бүхэн газар дээр үзлэгээр үзэж баталгаажуулах нь байна. За бүстгэл хөдлөлт. Тэгэхээр саяын дээр хэлээдсэн тэр олон бүстгэл хөдлөлт баримт бичгийг бол та бүхэн жил болгон архивлаж хадгалаад 3-аас 3 жилийн хугацаанд заавал хадгална. Мөн хүчин төгөлдөр эрх зүйн бичиг баримтуудыг мөрдөж ажиллах нэ.